Америкийн нэгдсэн улсад албан ёсны айлчлал хийж байгаа Улсын их хурлын дарга Зандакүгийн эх болд энэ сарын 21-ний өдөр нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мунтай уулзаж Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улсын бусад асуудлаар санал солилцлоо. Монгол улсын мянганы өглийн зорилтыг хэрэгжүүлэхэд нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс тусламж дэмжлэг үзүүлж ирсэнд Улсын их хурлын дарга энх болд талархал илэрхийлээд цаашид манай улс олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцох зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэв. Мөн ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг манай улс сүүлийн 2 жил даргалж байгаа болон тус нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар байх хурлыг эх 4 дугаар сарын 27-оос 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар мэдээлж уг хуралд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргыг урьдсан урилгыг дахин нотоллоо. Монгол улс ардчилыг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал болон далайд гарцгүй орнуудын эрх ашиг хамгаалах зэрэг чиглэлээр идэвх санаачлагтай ажиллаж байгааг ноён Бан Ки Мун уулзалт ярианы үеэр онцлон тэмдэглэв. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол улсын оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлж явдгаа илэрхийллээ. Улсын их хурлын даргын холд мөн өдөр нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 67 дугаар чуулганы дарга Жеремиктэй уулзав. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 67 дугаар чуулганаар Монгол улсын цөмийн зэвсэггүй статусын тухай болон ардчиллын боловсролын тухай тогтоолуудыг тус санаачлан амжилттай батлуулсныг Улсын их хурлын дарга онцлон тэмдэглэв. Мөн ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг сүүлийн 2 жил даргалж байгаа манай орны хувьд дэвшүүлсэн тэргүүлэх зорилтууд болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Ерөнхий ассамблеийн 67 дугаар чуулганы дарга Жеремик Монгол улс олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвх санаачлагтай оролцож байгаад талархал илэрхийлээд цаашид олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон дурдлаа. Монгол улсын зүгээс санаачлах бүхий л үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаа нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 67 дугаар чуулганы дарга илэрхийллээ.